За хурдан уншлагын техникийг одоо яагаад энэ талаар яагаад видео гаргаж одоо хүмүүс түгээхийг бол одоо хүссэн бэ гэхээр нэгэн бүсгүйн одоо түүх надад маш их нөлөөсөн. Тэр нь болохоор нэг уншлагын одоо техник заадаг багшаас тэр нэгэн бүсгүй хичээлийн үзээд 30 хоногийн дотор 30 одоо ном уншиж ээжигээ хорт тавтраас одоо хорт тавтартай ээжигээ одоо идэвхтэн тусалсан. Итгэрүүлсэн нэг тийм гайхалтай зүйл болсон юм билээ. Ягаад тэр ээж нь багш руу залгаад багшд нь баярлаа гэж хэлсэн байлээ. Тэгэхээр хэрвээ одоо тийм хурдан уншлагын техникийг мэддэггүй байсан бол тэр аргыг мэддэггүй байсан бол ээжийн амийг бас гэж аварч чадах байсан үгүй юу те бас эргэлзээтэй. За тийм учраас залуу хүмүүс тийм ээ энэ 100 хэрвээ зав за ихтэй байгаа бол сонирхсон сэдвэрээ ном олж авч тий уншаарай. Энэ 100 одоо сайн тэрхээ цэнэглэрээ хэрвээ гадаад сурж байгаа бол тий энэ боломжийг ашиглаад одоо хичээлээ нөхөж авах тий хоцортлоо арилгах тий тэр арга хэмжээ бас ахыг хичээгээрээ. За би дараачихаа видеогоор Герман байтугай одоо Европ байтугай дэлхийд маш алдартай эдийн засгийн сургуулийн харьяа судалгааны институттэй тэр Герман сургуулийг танилцуулах болно. Яг бага саг мэдээлэл тэр сургуулийн талаар мэдээлэл хүргэхийг хичээ. Мөн энэ нэр хүндтэй сургуульд сурч байгаа Монгол оюутантай та бүхнийг уулзуулж яг мастер сурахтай эдийн засгийн онлоор мастер сурахад одоо ямар байдаг юм бэ гэдгийг өөрөөр нь одоо яриулна. Гэхдээ миний сонсноор бол энэ эдийн засгийн сургуульд эхний 1-р курсын оюутан хамгийн анхны шалгалтыг өгвөл 1-р курсын оюутнууд 70% ундаг. Ягаад гэвэл шалгалтын материал дээр багшийн заасан юм ирдэггүй. Түүнээс илүү зүйл ирдэг. Тэгэхээр энэ мастер сурж байгаа оюутнууд багшийн заасан зүйлээс хамаагүй илүү мэдээллийг өөрөө бие дааж одоо цуглуулж унших ёстой. Тэгжээч шалгалтнаа бэлддэг байна. Тэгэхгүй бол шалгалтандаа унсаар авах болно. Маш олон удаа унах юм бол сүултээ итгэл алдаад өөртөө итгэл алдаад одоо итгэлээ алдаад тэгээд болдог тийм одоо хүний шансыг бас сорддог тийм сургууль ийм факультет байна л да. Тэр яг Германы яг үнэхээр энэ одоо сор болсон сургуульд суралцах ямар байдгийг энэ сургуульд одоо яаж одоо орч сурдгийг тийм ээ тэгээд оюутан байх ямар байдгийг энэ талаар мундаг залуутай маш хөдөлмөрч залуутай би та бүхнийг одоо танилцуулна. Маш даруухан маш энгийн нэг залуу байгаа. За тэгээд нэмж хэлэхэд энэ залууг эдийн засгийн тийм мэрэгчлэнүүд та бүхэн сайн тогтоож бас хөөцөлдөж аваарай. Ягаад тэгэхээр энэ сургууль Германы энэ сургуулийг тий одоо Европын хамгийн хүчирхэг эдийн засгаар хамгийн хүчирхэг орны топ сургууль топ эдийн засгийн онлайн сургуульд сурч байгаа залуу. За тэр сургуулийн дипломтой байх юм бол окей. Өөр нэг асуугаадах юм байхгүй. Ер нь бол тэгэл толгоо төгтөл гэсэн. Энэ бол team сургууль. Team мундаг сургуульд сурж байгаа. Одоо суралцахын хажуугаар өөрийнхөө бүх зарлыг дааж байгаа. Тэ амьдрах хоол, унд байр бүх зардлаад ажил хийж өөрийгөө одоо яг бас бор зүрхээр ингээд явж байгаа залуу байгаа. Тэгэхээр тэр одоо энгийн залуугийн амьдралыг хэдүүлээ бас сонирхъя. Танарт бас сонирхуулъя тийм ээ. Миний бас дотны таньдаг дүүн биенийг байгаа. Тэгээд надтай хамт миний төгссөн high school-ыг Америк улсад төгссөн. Миний төгссөн их сургуулийг бас төгсөж одоо бакалаврын зэрэгээ Америкт одоо хамгаалсан залуу байгаа. Их сонирхолтой бас амьдралыг туулж яваа. Израиль улсад сайн дурын ажилтан байсан. За нөгөө Иесусийн одоо кинонд гардаг талхны сав одоо нөгөө хоёр сав гартаа өргөөд буулгаж ирэхдээ дүүрэн талхтай дүүрэн загастай тийм савыг одоо буулгаж хүмүүсийг ундаалсан газар гэдэг тийм Галилеийн тэнгис гэдэг газар одоо сайн дурын ажил гэж тэнд байдаг тэр алдартай сүм тэр зориулагч одоо тэр үйл явдал зориулагч баригдсан алдартай сүмд сайн дурын ажил хийж исэн юм залуу байгаа. Хүн болгон бас сайн таних маш даруухан. Тийм учраас та бүхэн дараачийн нэвтрүүлгийг
хүлээж аваад үзээрэй. Энэ маш гоё бас маш одоо их сургууль сурыг эдийн засгаар одоо одоо цаашаа гүнзгийрий гэж бодож байгаа бол энэ сургуульд өөрийн хүчийг үзэх хэрэгтэй. Та нар бол чадна. Би баг миний толгойд бол нэг чадах Монгол бүсгүй бол шууд орж ирж байна. Хичээл нь англи хэл дээр орно, тийм ээ. Англи хэлний түвшин сайн байх юм бол энэ мундаг сургуулийг төгсөөд гараад ирсэн байхад бол за тэгээд тэр дэлхийн топ байгууллагууд толгойд ороход хүлээж авах тийм одоо мундаг сургуулийн одоо үүдэн дээр би амьдраад байгаа юм байна лээ. Тэрийг би сайхан мэдсэн. Тэгэхээр тэр гоё мэдээллийг бас та нартай хуваалцмаар байна. Ягаад тэгэхээр манай Монголд тийм потенциалтай мундаг залуучууд бас зөндөө байгаа гэдэгт бол маш итгэлтэй байна. Яг одоо манай тэр дүүшиг бас ингээд одоо сургуулиас сураад амьдралаа аваад явж байгаа тийм залуучууд байгаа. Тэгэхээр тэр залуучуудад бас тийм ээ багч гсэн мэдээлэл хүргэчих. Ямар байдгийг тий яг ямар зүйл дээр ирэх гэж байгаа тий тэрнийхэн тухай жоохон ч гэсэн мэдээлэл хүргэчих гэж бодож тийм тусдаа хоёрчлсан тийм уулзалт видео хийж тавихыг бодноо. За тийм видео ирж байгаа шүү. Тэгэхээр дараачийн одоо видео хүртлээ түр баярлалаа.